Энийг танилцуулах болсон. Компани үүсгэн Дөрвийн зам компани үүсгэн байгуулагч за Монгол хүн Монголын баялаг нэвтрүүлгийн санаачлагч бас их олон CV ариун сайхан зузаан ийм хүн байгаа. Монгол IT компани эзэмшдэг Мегмурчавын халуун багцны хөтөлбөрч байна. За баярлалаа. Шууд ярьчих вэ нөө? За суух юм уу? Энэ болцсноо. За оройн минь төргий. Тэгээд одоо яг энэ талбай нөгөө тал бас сонгуул болж байгаа. Тэгээд дундуур нь харин арчсан машгүй нэг цагийн завсарлага авч надад боломж гаргалаа. Тэгээд наашаа гүйжсэн одоо нэг цагийн л хугацаа байгаа. За би тэгээд энэ манай манд гээд бүсгүй байдаг. Манд намайг шасаараа гад ийш оруулцсан. Тэрээс одоо бас бүтлгүүцэн түүх ярих бас тийм сайхан юм биш юм шиг байна. А гэхдээ хүн бол би бол өдөр болгон бүтлгүүтэх байх гэж боддог. Ягаад гэвэл алдаж онж иж хүн болдог. Дандаа нэг сайхан байдаг гэж бодлоо ярихгүй гэж бодож байгаа. Тэгээ би энэ хамгийн сүүлд алдсан алдаагаа ярих гэдэг байна. Их шинэхэн түүхэлтэй. За дараагийн слайд. Зөвдөрлөг байна уу? За энэ бол Сэлэнг аймгийн Ерөө гэдэг нэг сайхан гол байгаа. Энэ миний түүхтэй их холбоотой гол. Яасан гэхлээр энэ одоогоос нэг 2 жилийн өмнө болчихлоо. Энэ Сэлэнг рүү Алтан тариа компани захирал, Цингүүн захирлын бид нар очичоод 2 өдөр сайхан байцаа буцаж явсан чинь манай гэр бүлийн хүн чи намайг ийм гол устай газар авчирчаад ерөөсөө гол руу оруулсангүй гэдээ гомдлоод болохгүй болох нь замдаа нэрүү дээр зогсоод мань хүнийг зан шиг ороо гэдээ оруулсан. Тэгээ мань хүн ер нь бол бэлтгэл хавцаагаар л орсон. Тэгээд орой гэртээ ирсэн чинь манай гэр бүлийн хүний бэлтгэлээс доош нь ингээд тууралт гарсан. За тэрнээс хойш би ерөнхийдөө энэ түүхийг хэлсэн. Нэг тууралтнаас хэлсэн түүх. Тэгээд тууралтны шалтгаан бол ойлгомжтой байсан. Монгол улс маань мэдээж уул уурхай бол сайн бидэрт маш их орлого өгж байгаа. Гэхдээ хариуцлагатай уул уурхай бидэрт хэрэгтэй байна л гэж ойлгогдсон. Өөрөөр хэлбэл энэ буруу олборлож байгаа энэ алтны орнууд чинь усанд маш их хэмжээний цианид одоо бий болгодог. Цианид нь өөрөө хүний эрүүл мэндэд нэлээд хортой бодис байдаг. Тэгээ ус бохирдчихлоор дагаад хөрс бохирддог. Хөрс бохирдохоор дагаад тэн дээр байж байгаа амтэн урмал бүх юм бохирдд юм байна гэдэг энэ циклийг ойлгосон. Тэгээ би өөрөө 6 хүүхэдтэй. 6 хүүхдийн хувь зай гэдэг бол том асуудал байдаг. Дээрээс нь нийслэл иргэдийн урал байгаа учраас мэдээлэл бас ойрхон байгаа. Монгол улс харамсалтай дэлхийд 1000 ногт хавдрын тохиолдолд нэгт орцсон. Тэгээ энэ бүх тоо баримт, энэ бүх тохиолдол бол надад нэг бизнес эхлэх ёстой гэдэг тийм санааг өгсөн. Тэгээд би ерөнхийдөө өөрөө бизнес модель бүтээгдэн гэдэг номыг та бүхэн мэдж байгаа бол 3 жилийн өмнө орчуулж гаргасан. Яг нь 3000 орчим шиг зарагдсан. Тэгээд хүмүүс бол нэлээд бизнес модель гэж ярьдаг болсон. Тэгээд өөрөө бизнес модель их яг зурх дуртай. Тэгээд энэ food club гэдэг нэгтэй бизнес модель зурлаа. Тэгээд санаа нь болохоор ерөөсөө хүнсний нийлүүлэлтийг нь өөр их усүрээс нь авахгүй л яах нь хэрэглэгч хүртэлгийн value chain-ийн турш хяна тий. Өөрөөр хэлбэл би одоо офис суудаг хүмүүсийг төсөөсөн л доо ер нь бол нэг офис сууж байгаа хүмүүс завгүй байдаг. Тэгээд орой ажиллаа таарлцсан магадгүй дэлгүүрээс юм уу захаасаа хүнсний бүтээгдэхүүн авдаг. Тэр нь өөрөө хаанаас гарч ирсэн юм бүү мэдтэй нэг тийм бүтээгдэхүүн л яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг ажил дээрээ сууж байгаа дэлгэснийхээ араас яг нь хянах боломжийг олгоё гэж бодсон юм. За ингээд бизнес модель зурсан. Тэгээд нарийн судалгаа хийсэн. Тэгээд Улаанбаатар хотод бол 76,000 өрх байгаа юм байна. Яг миний одоо нөгөө хүсэж байгаа бүтээгдэхүүнийг авч чадах орлоготой. Тэгээд хүүхдтэй энэ тэрийг олон шалгуурыг бодглохоор 76,000 өрх байна. Тэр хүмүүс бий үйлч болох юм байна гэдэг юм тоо гаргаад. За ингээд бизнес модель хийхэд хамгийн ихний чухал алхам бол прототип хийгээд тэрийг заавал туршиж үздэг. Өөрөөр хэлбэл яг нь алдахгүй гэсэн санаа шүү дээ. Тэгээд би прототип хийсэн. За энэ бол нөгөө food club гэдэг юм одоо анхны орлого буюу энэ Facebook-ийн пэйж байгаа, групп байгаа. За ингээд ерөнхийдөө би өөртөө тохиолдсон түүхийг бичээд нэг жоохон видео хийгээд тавьсан. Ерөөсө 2 хоногийн дотор 800 хүн, 800 гэр бүл бүртгүүлсэн. Тэгээ тэр дотор маш олон хүн мессеж бичсэн, бүр нулимс гаргасан ч мессеж бичсэн. Өөрөөр хэлбэл миний гэр бүлийн хүн ингээд хавдар тусаад нас орцсон юм аа. Би одоо энэ үр хүүхдүүдэд эрүүл байлгая гэж бодд юм аа тий. Хүнсний аюулгүй ийм чухал өдрийг бүр маш
хүнд тексттэй тийм мессеж хүртэл ирж байсан. Би тэгээд тэр үед үнэхээр зөв юм хийж гэнэ гэдэг итгэл үншил авсан л да. За ингээд бахан ийм хүмүүстэй болчихлоо. Энэ миний бизнес моделийн онцлог нь юу гэхээр нөгөө урдчилж нөгөө хүмүүсээс мөнгө авчна, захиалга авчна. Тэгэхээр нөгөө талдаа одоо нийлүүлэлт тал нь өөрөө найдвартай тийм үү баталгаагүй нөгөө юут эслэг болчихж байгаа гэж бодсон. Дээрээс нь нөгөө энэ value chain-ийн дунд байж байгаа олон юм зуурчлагч байхгүй болчихлоо. Бүтээгдэхүүн шиг хямдарна гэж бодсон байхгүй. За ингээд ерөнхийдөө энийг эхлүүлэхийн тулд прототип хийхин тулд яг хөө би маш олон энэ хүнсний бүтээгдэхүүн тарьдаг, ургуулдаг, нийлүүлдэг хүмүүстэй уулзж үзсэн л дээ. Харамсалтай нь тэд бол миний нөгөө хүсэж байсан шаардлагыг бол хангаж чадахгүй байсан. Өөрөөр хэлбэл эрүүл хөрсөнд, эрүүл устай газар тийм үү? Эрүүл одоо үрт хүмүүс ашиглаад тийм тариалан эрхэлсэн үү гэдэг шалгууруудаар унчаадсан байхгүй. За тэнгууд энэ бизнес моделийг энэ прототип маягаар явуулахын тулд за өөрөө л эхний ээлжнийхэн тариалтыг хийх ёстой байна гэдэг дээр батсан. За ингээд одоо Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумыг сонгосон. За яагаад гэдэг нэг сонин. Яагаад гэвэл энэ бол цам гаруу гэж бол та бүхэн мэдэх болов уу? Цам гаруулыг тойрсон энэ нутгийг сайхан нутгийг Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сум гэж хэлдэг. Өөлтүүд байдаг. За энэ хөндөй бол дөрвөн том гол урсдаг. Хөрс нь ер нь сэлэнгийн хөрстэй бол маш адилхан. Гэх мэтлэн гэх олон шалтгаанаар би Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумыг сонгосон. Тэгээд дээр үед социализмын үед энд маш том тариалалтай эрхэлдэг байсан усчлалтын системтэй гэдэг зөндөө олон шалтгаан бий. За ингээд Эрдэнэ бүрэнд ингээд ногоочин болоо гэж. За тэгээд ингээд энэ бүртгэл байна л да. Нөгөө олон хүмүүс бүртгэж авсан гэдсэн шүү дээ. Тэгээд 800 гаруй гэр бүл бүртгээд прототипийн хэмжээнд бол хангалттай олон бүртгэсэн гэсэн. За ингээд бүр хөрөнгө оруулалтын тооцоо хийж байгаа юм чинь. Тэгээд ерөнхийдөө өнөөдрийн хүртэл би бол нэг энэ дээр харагдаж байгаа 94 сая төгрөг өөрөөсөө гаргацсан. Тэгээд прототип хийх тулд тэгээд ингээд төмс хүмүүсийнхээ үн мөнийг тооцоолоо үзэж байгаа. Тэнгүүд Улаанбаатар хотод авчираад зарах үн нь 620 төгрөг өнгөрөх гэх тээ. Айгуу тийм нэг аюу гэдэг лээ. Sounds good тээ. Айгуу дажгүй тоомоо гарч ирсэн. За ингээд тарилаа нотон жил. Тийм. Тэгээ би чинь өөрөө бас нэг худлаа IT компани захирал учраас маш урд юм систем хийчих захиалга авдаг гэсэн. Дорн л доо ядах нь байх. За тэгээд нөгөө төмс маань ингээд ийм сайхан ургасан. Үнэхээр сайхан ургасан. Өөрөөр тэр хөрс бол өстой юу гэдэг юм бэ? Супер хөрс. Энд нэг ширхэг чимийн бацаараагүй шавж устгахад эсвэл одоо юу гэдэг нөгөө бордоо мордоо нэг ширхэг чимийн бацаа ашиглааг байхад ийм гайхамшигтай ургасан. Одоо би шивгааг нь үзлээ. Янзтай. Супер ургасан. За ингээд эхний алхам бол гоё тий. Very nice. Үрдэн гоё, ургац гоё тий. За энэ болохоор би нөгөө бас яасан гэхээр одоо нэгэн талын бизнесийг хийх гэж байгаа юм чинь төмс хүсний ногооноос гадна ер нь хүний хэрэглээ 3 юм байна гэж би харсан. Хүсний ногоо, мах, тэгээд ер нь бол жимс иддэг юм байна. Хамгийн өргөн хэрэглээ. За тэгээд энэ 3-ыг фокуслсан л да. Тэгээд ногоог нь тарьсан. За ингээд жимс ихнээс нь тарьсан. Дээрээс нь би махны асуудал шийдэхин тулд Монголд анх удаа хамгийн том талбай дээр царгас гэдэг ургамлыг тарьсан. Ер нь социализмоос хойш над шиг ийм том талбай дээр эрсдэл хийж царгас тарьсан байхгүй. Царгас маань бол гайхамшигтай ургасан. Үнэхээр гайхамшигтай ургасан бас. Царгас гэдэг бол уургийн агуулмжаар бол хамгийн сайн ургамал та. Тэгээд малын хүчит хижээл гэдэг зүйлд ашигладаг. Өвчтөй нөгөө хослуулж ашигладаг. Тэгээд би өөр хадлан хандлаа намар. Энэ трактор аваад. Орсын холбооноос трактор аваад. Хойлын тэр ам боогч гэдэг энэ төхөөрөмж нь хүртэл аваад. За ингээд хадлан хадав. Тэгээд хадлангаараа хүчит хижээлтэйг холж жагаад хонд хижээх юм л дээ тийм. За ингээд ийм сайхан юм болвоо гэж. За энэ манай хадлан ч байна. Тэ. Хөрхэн залуу байсан. За тэгээд түүх дуусаагүй. За ингээд Монголоос тарьж байгаа юмаа сайхан болчлоо. Тэнгүүт нь би Киргиз улс руу нэлээд удаа явж байсан. Киргизийг маш сайн мэднэ. Киргиз бол өөрөө тэнгэр уулын одоо юм хормоод байдаг. Уулынх нь ам болгоноос ус гоождаг, урс усдаг. Тэгээд ерөөсө бараг худалчуунд ингээд санамсаргууныг идчихсэн алимныхаа ишийг хайчгаад урагчаар тийм сайхан газар. Угаас ургадаг. Гайхамшигтай ургадаг. Тэгээд одоо би санд 2015 онд бид нар Киргизээр дайрчаад манай гэр бүлийн нэг тентгийн консул залуу хоёр хайрцаг алим өгсөн чинь битээр тээш шагаал ямар их юм өгчөө байл те. Тэгээ харамсалтай ирээл
гэртээ нээсэн чинь ингээд гэрээр дөрөв гоё алюмины үнэр гараал тий. Тэгээ манай хүмүүс тэрийг юусэн бараг хөдөлж 24 цаг дотор идсэн байхгүй. Тэгээд би Киргиз жимсний ямар байх вэ гэдэг мэдсэн байхгүй. Тэгээд ерөөсө Киргизээс очиж юм гоё жимсийг олж ирэх явлаа. За энэ бол Киргизийн одоо бас алим барьсан зураг байна тий. За тэгэнгүүт шинэ жилд таарсан шинэ жилээр гэж бодоод ерөнхийдөө Киргизээс ингээд жимснүүдийг цуглуулад ийм сакс болгоод тийм хөөрхөн компаниуд биендээ бэлэг өгдөг шүү дээ тий. Тэрний нэг тийм хэлбэр маягаар ингээд гоё бүтээгдэхүүн байж болох юм байна. Ийм бас нэг продакт хөгжүүлээд зарваа. Оос nice 2000 цагаал авсан. 2000 хайрцагны цагаал авсан. За ер нь явах юм биш үү гэж. Компаниудын хувьд айгүй гоё байсан. Ягаад гэвэл тийм өрмөц бэлэг харилцагчтай өгнө гэдэг бол тий. Айгүй гоё байсан. За ингээд юу болсон бэ гэж. Одоо бүтлгүүтлээ хэлж байгаа. За Кыргызстан гэдэг бол Манустай адилхан болсон. Мэдээж хүн суртал 9 шидийн юм бол байгаа. Гэхдээ би одоо хоёр улсын дипломат харилцааг бодоод айгүй зөөлхий ярив. Ер нь бол бүтээгүй. Тэ? Шинэ жил дууссан. За тэгээд тэр жимсийг авчих хэрэггүй болчихж байгаа. Тэгээд тэнд нь баахан жимс одоо ингээд удаа тий. За тэр ч яах одоо мөрсөн. За тэгсэн чинь хамгийн харамсалтай юм. Нөгөө нэг гоё төмсөө би чинь одоо ингээд айгүй шинжлэх ухааны уншиж байгаа төмсийг яаж хадгалт юм байна гэдэг бүх онлын үндсийн судлаад байна ч одоо төмслөөр доктор хамгаалах хэмжээнд очлоо. Тэгээд төмсөө ингээд 3 кг 5 кг-аар ингээд савлаад 0-3 градусыг орчныг бүрдүүлээд сонсголонд бүр агуулах бэлдэж байгаа хадгалваа. Тэгсэн чинь саяын цагаан сараар манаач ингээд очихгүй юу. Тэгээд тэр хооронд нөгөө нэг агуулгын маань хим өөрөө 10 градус болчих. Ерөөсө 2 хоног. Тэгэл горим эвдэгдэл үр дүний. Ингээд үндсэндээ 8 тонн хүмүүс яах нь дашишаа болчих. За ингээд миний түүх бол ингээд дууссан тийм үү. Ингээд ерөнхийдөө бол айгүй сайхан санаа эхэлсэн. Эхний прототип айгүй гоё явж исэн. Ургуулсан юм маань ингээд ийм болцсон. Тэндээс захиалсан жимс маань тэндээ гаццсан тийм үү. Гэнэ хөөрхөн софтвер хөгжүүлсэн. 800 бүртгэгдсэн тийм. За нэг ийм л бүтлгүүтлийн түүх явж байгаа юм л да. Тэгээд тааш өнөрт. Тэгээд эцэг дүгнэлт нь би юу гэж өөрсдөө дүгнэж байгаа юм байна гэж. Дүгнэлт нь бол энэ даахгүй нохоо булуу ураана гэж. Тэ. Тэгэж дүгнэж. Яагаад тэгэхээр би өөрөө цаг гаргаж чадахгүй жиж энийг хэлсэн буруутан. Өөрөөр хэлбэл ажиж юм. Миний өмнө зөндөө ажилладаг. Үйлчлэлийн бол 3 том ажил байна. Нэгдүгээрт нь одоо энэ хуралдаад байгаа иргэдийн хурал гэж байгаа. Би өөрөө 30 гаруй мянган сонгогчдоо сонгогдсон. 30 мянган хүний амьдрал надтай холбоотой учраас энд бол асар их цаг зав зарцуулагддаг. Тэгээ яаж яхад би Улаанбаатар гэж хөтөлбөрийнх нь одоо удирдагч та нар харж байгаа бол эхнээс нь үр дүн гарч байгаа. Миний 3 жилийн ажлын үр дүн гарч байгаа. Бид нар сая бол 47 төрлийн үйлчлэгийг захимжуулсан. Одоо 8 нэрийн дэлгүүрийн зөвшөөрлийг шууд цахилмаар авч чаддаг болсон гэдэг тийм. Миний хийсийг бас нэлээд байгаа. За тэгэнгүүт хажуугаар бас нэг торгоны зам сан гэдэг нэг 4 сая дурдсан Монголын баялагын нэвтрүүлгүүдтэй. Тэгээ би бас нэвтрүүлгийнхаа 2 дугаар сизныг хийж байгаа юм. Тэгээд сая өнгөрсөн жил би ч одоо Азаар, Америкаар тэгээ зөндөө явсан. Тэгээд тэнд бас зөндөө цаг зарцуулж байгаа. Дээрээс нь манай торгоны зам сан бол амар тийм чөлөөт эдийн засгийн төлөө сан. Тэгээ либертар үзэлтэй гэсэн. Тэгээд бид нар дараа жил энэ жил 6 сард энэ Liberty International гэдэг юм олон улсын том арга хэмжээг хост хийж байгаа Монголд. Тэгээд энэтэй холбоотой зөндөө их ажил байгаа гэл. Ингээд торгоны зам дээр бол амар их ажил байгаа. Бид нар Peter Pan гэдэг нэртэй айгүй хөрхөн филантропийн хөтөлбөр эхлүүлж байгаа, явж байгаа. Тэрийг маань одоо манай бас Монгол эдийн хийдэг Red Point гэдэг хөтөлбөр дэмжээ. Тэнд бас ингээд хандив цуглуулад гэдэг ингээд их олон юм хийж байгаа. Тэгээд Монгол ID гэж компани бас байна. Энд бол зөндөө олон софтвер системүүд хөгжүүлж байдаг. Дээрээс нь бид нар үржээ зах зээл нэвтрүүлсэн. Одоо нэг 300 мянган хэрэглэгчтэй болсон Red Point гэх хөтөлбөр байгаа. Тэрний маркетинг, тэрний одоо 2 дугаар үе интерфейс гэдэг миний ажил бол мунтахгүй. За дээрээс нь бид нар энэ төлбөрийн бизнесийн зах зээл бас цоошин бизнес модель нэвтрүүлж байгаа. MinoPay гэдэг. Ерөнхийдөө та нар мэдэх бах банкны энэ пост терминал байгаа шүү дээ. Энэ чинь $300 байдаг байхгүй. Би тэгвэл энийг 10 дахин амтхан буюу $30 хийсэн байхгүй. Өнгөрсөн жил зунжангаа шинжин явж байгаад. Тэгээд энэгээр би айгүй бага өртгөөрийн банкуудыг цагж угаах гэдэг байхгүй. Тэгээд тиймэрхүү маягийн юмуд хийж байгаа. Тэгээд иймэрхүү маягаар өөрөөр хэлбэл миний хийж байгаа ажил дэндүү их байгаа байхгүй. Тэрний хажуугаар бас
юм food club бай тээ. Ингээд өөрөөр хэлбэл цаг зарцуулж чадахгүй байсараад яг нь фейлчж байгаа. Ер нь бол тэгэхээр сургамж нь юу гэхээр даахгүй нохоо болоорана гэж. Тэгэхээр бол цаг зав зөв зарцуулах хэрэгтэй байдаг шүү. За баярлалаа. Ажиг яарад яслаа зөв бүр үү. За би нөгөө микрофон авчих ш. Одоо байцаана гэж. Энэ бол байцаад биш зүгээр нөгөө бас яриагаа үзсэн сэдвүүд ойлгоогүй эсвэл бас тодруулах юм тодруулах асуулт юм шүү. Та бүхэнд бас микрофон нийтдээ бас алимаа тахад маань цаг бас бага учраас хэдүүлээ маш тавчхан бөгөөд тавчхан асуулт хариултаа хортлоо. За би асуулт асуусан байна л да. Таны компани food club гэдэг компани нөгөө хүнсний чиглэлээр бас үйл ажиллагаа их л сайхан явж байсан юм байна. Би харж байлаа тэр факап нь болохоор манаач факап юм шүү тийм. Тэр манаач унтлаа тэгээ манаач факап тэгээд та бол хохирогч гэж харж байна. Та Халимбат гэдэг хүний энэ food club компани энэ факап манаач факап юм. Таны өөр та өдөр тутамшны ажилтны зүгээс факап болсон шалтгаан яг юу вэ? Гэхдээ сайс нэг цаг зарцуулж чадахгүй юм хийж байгаа л асуудал байна. Хэдэрхий олон юм хийдэг. Тэгээд зантай. Тэгээд тэрний л гайл гэж би өөрөө дүгнэж байгаа. Яг тэгэхээр яг үндэ бол жишээлбэл тэр жимсний асуудал хүндрэхэд бас надаас аюул цаг зарцуулах хэрэгтэй байсан юм би зарцуулж чадаагүй. За жишээлбэл тэр хадгалт матгалтын асуудал хорин дээр би цаг зарцуулж шанал тавьж чадаагүй ч гэдэг. Ингээд дандаа миний цаг завтай холбоотой асуудал байгаа байхгүй. Тэгэхээр би бол одоо сүүлийн үед нэг тийм сонин юм болж олж байгаа. Тэгээд хүмүүс хэлэхээр бас дургуйцаад байгаа. Тэгтээ яд хэлчих гэж байна. Ер нь бол бизнес гэдэг бол явж ер нь хийж байгаа хүнийх нь л эрсдэл, хариуцлагын асуудал. Хин нэг буруудах болохгүй. Тэгээд ер нь компани ингээд бизнесийг ингээд бодглохлоор аль болохоор өөрөө бүх юмдаа оролцож, санаачлал гаргаж leadership одоо гэж ярьдаг шүү дээ. Leadership гэдэг үг би бас үгүй дургуйцсан. Гэхдээ ямар ч бас өөрөө ингэж явах хэрэгтэй. Тэгэхээр өөрөө явж чадах хэмжээнд бас яах нь асуудал нь тодорхой хэмжээ зэгцтэй байх хэрэгтэй болов уу гэж хараад байгаа байхгүй. Тэгж чадахгүй хэлнээс алдчихсан байхгүй тийм. Тэгээ хүмүүс тэгдэг. Тэгээ хүн даатахад энэ төр явж. Би бол сүйд хүн даатах дургуй болсон. Зарим хүмүүс намайг гайхаад байгаа ч та ч одоо компани зөвлөгөө өгдөг менежментийн хүн байж ягаад одоо тийм сонирм ярьдаг болсон юм бэ? Ер нь компани гэдэг бол айгүй сонин тийм организм шиг сүлээд надад санагдаад болсон байхгүй. Ер нь бол өөр айгүй товчхон хэлэх юм бас компани бол ерөөсөө нэг төрлийн социализм. Яагаад гэвэл тэнд баахан хүн ажиллуулах гал. Баахан хүн ажиллуулах гал. Тэгээд тэднийг нэг амар өндөр гүйцэтгэлтэй байх гал. Идэвхтэй мотивацтай байх гал ингээд ядардаг. Тэгээд баахан тийм нэг тийм юм хийдэг. Тэгээд тэр хийж байгаа юм менежмент гэж нэрлэдэг. Тэ? Зовж байгаа хэсгийг менежмент гэж нэрлэдэг. Тэгээд тэр айгу олон яг гад ажиллах гэдэг мэдэхгүй нэг жоох итгэх муутай баахан хүмүүсийг малладаг хүний нөөцийн менежер гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр би сүүлийн үед юу гэж бодоод байна гэхэлээ аль болохоор компани бол ингээ өөрөө хүрэлцэх хэмжээний цомхон, аштайхан, жижигхэн тэг байх ёстой. Тэгээ нэг хүний ард байж байгаа орлого ашиг юу гэдэг тэр нэг том байх ёстой. Тийм л бизнес хийхгүй бол тэгэхээр нэг л их том олон хүнтэй компани бол өөрөө жоохон бодлоо юм гэж хардаг болсон. Тэгээ sorry зарим нэг хүмүүс гомдчих магадгүй. Хувьцаат компани бол бүр бодлоо. Яг тэгвэл тэнд бол хэний ч өмч биш дунд нь байж байгаа. Социализмын ерөөсөн унсан шалтгаан дээр шүү дээ. Хэний ч өмч биш учраас. Тэрнтэй адилхан хувьцаат компани ч гэсэн бас хэний ч өмч биш. Яг үндэ. Тэгэхээр хиккач гэсэн адилхан. Нэг менежмент тавьчихдаг. Тэр бол тэр хүний өмч биш. Тэгээ ингээд харах юм бол та нар хараа зүгээр би надад итгэхгүй юм аа. Өнөөдөр хамгийн амжилттай явж байгаа компаниуд нэг бол эзэн удирч байгаа компани. Хоёр бол бас эзэн удирч байгаа. Ерөөсөө тийм байна. Тийм учраас би бол сүүлийн үед нэг тийм хүнд айхтар делегашн хийгээл хүнд ингээд нэг бизнесийн салбар байгуулж өгөөч гэдэг тийм айгуу дург болчихдог. Тэгээд энэ хэмжээгээр яаж гэхээр өөрөө бүх юм хийх гэж явж байгаад фейлдж байгаа хэлбэр байхгүй. Тийм учраас магадгүй энэ бизнесийг би эхлүүлэхгүй л ах хэрэгтэй гэж боддог. За баярлалаа. Манай үзэгчдээс асуулт. Сайн байна. Гоё хэлсэн зүйлс баярлалаа. Та би фуд хэлбэгээ бүрэн цагаас тариасан ярьсан. Цагаас тариалсан яагаад
зүгээр цагаас хэрэгсэн танилцал ямар хүнд болчихсон цагсыг тариад орлогоо яаж бүрдүүлэх талаар оршуулгууд гэсэн талаар жоохон хэлбэрээ. Ер нь бол амарх л та. Ер нь би чинь нэг юм хийхээр айгүй гүн судалдаг байхгүй. Айгүй дэндүү гүн судална. Тэгээд ерөөсөө махны бизнес гэдэг юм чинь нэвт судалж байгаа шүү дээ. Тэгээд энэ Шинэ Зеланд юу гэдэг ерөөсөө махны бизнес гэдэг бүх улсуудыг судалж агаад нээлт хийж байгаа байхгүй. За махны бизнес гэдэг бол ерөөсөө хоёр юм дээр ашиг олд юм байна. Нэгдүгээрт нь үржүүлэн дээр, хоёрдугаарт нь тижээх дээр. Яг тэгэхээр одоо жишээлбэл Шинэ Зеланд гэдэг улс одоо юу гэдгийг дэлхийн махны зах зээлийн баг 30 орчим хангаж байгаа амар том улс болсон. Тэгээд бид нар яагаад ингэж аягүй сайн байд юмгээ судалсан чинь нөхдүүд хоноо жилд 3 удаа төлөвлөж байгаа байхгүй. Аягүй сайн. Монгол хүн бол төсөөлөхгүйгээр. Тэгэхээр тэнд нэг хонь ингээл жилд 3 үржиж харчин л ашиг гараад ирж байгаа байхгүй. Ашигтай болчих. Ашиг гэсэн. Нөгөө талаас тэр мөн жижигхэн беби хоны чинь тэр дорн тэр хүчит хичээлээр ерөөсөө нэг өсрөөл 16 сарын дотор яаж байгаа бүдүү их хүн шиг болгочихж байгаа байхгүй. Тэгээ тэн дээр бас ашиг хийчихсэн. Тэрөөсөө махны бизнес юм хоёр юм дээр ашиг хийх юм байна. Ингээд ойлгоод авчиж байгаа байхгүй. Тэгэхээр тижэл нь юу ингэ судлаа шүү дээ. Тэнгүүд Монгол аль нь урах юм гээл. Тэнгүүд чинь царгас байд юм байна. Уургийн агуулгын хамгийн өндөртэй юм байна. Өвсдөг бол ийм холцоор холд юм байна гэдэг. Би бүр яасан гэхээр Ховд аймгаас тэр хадлангийн авчраалаад энд бүр лабораторид шинжилүүлээд тэ Ховд аймгийн өвс нь өөрөө ямар бүтцтэй, ямар одоо эрдэс бодистой ингэдгийг харж агаад тэгээд тэнд ургасан царгасныхаа бас яах нь дотоод найрлага судлаад за хонь нөгөө амдын нөгөө жин том болохын тулд юу дутагч чинь тэрийн тэгвэл хятаас нөгөө нэмэлт байж заавна гэдэг явж байгаа шүү дээ. Амар дэндүү хүн судалсан байхгүй. Тэгээд ерөөсөө царгас нь хамгийн зөв юм байна гэд. Тэгээд царгасыг сонгосон. За ингээд царгасыг сонгоод тариалахад бол царгас ч өөрөө нэг 4 см-ийн гүнд яах хэвээр суулгах хэвээр бас айгүй эмзэг бүтээгдэхүүн юм байна. Тэгээд айгүй зөв услах хэвээр байлаа. Нэтрийгээд айгүй бүх юмнуудын нөгөө технологийн дагуу байсан. Тэгээ би ерөөсөө нэг юм айгүй дандаа боддог. Технологийн дагуу л хийх хэрэгтэй. Тийм учраас манай царгас бол ерөөсөө мангар сайн болсон. Маш сайн болсон. Тэгээ царгас ч олон настай 8 жил ургадаг. 8 жилийн дотор жилдээ 2-3 удаа хадаж болдог юм. Тэгээд асар олон давталтай байгаа байхгүй. Тэгээд өөрөө царгас одоо юу гэдэг Японд жишээлбэл тонн $500 гэдэг. Үнсэн тэргэлдэг байж байна. Ядд руу гаргыг бол 250-аар зарчиж гэх юм уу тий. Муугаар утгад мал тижихгүй маа гэж утгад би ингээд зарчих юм байна гэж харсан байхгүй. Тэгээд тиймэрхүү маягаар сонголт хийсэн дээ. За коммент байна. Би нэг асуулт асуух гэсэн. Та тэгээд одоо энэ food club гэдэг бизнесээ хүнд өгөхгүй мүү дээ? Бас өөрөө хийх юм уу яа? Ганцрагч хайж байгаа мó эсвэл энэ бизнес чинь бүр дууссан юм уу? Өөрөө хийх юм уу? Яг гоо прототип төвшөлтөд филдцээ. Энийг үргэлжлүүлээд аваад явъя гэсэн үнд бол пажаста тий авч болно, хийж болно тий. Тэгээ би бас нэг хоёр дахь их сонин юм хэлэх гээд байгаа нь вирус хүнтэй хамтрах дург болсон. Хүнтэй хамтарч бизнес хийнэ гэдэг бол зүгээр там. Өөрөөр хэлбэл тэр хүнтэйгээ уулзраа олголцож нэг шугам дээр очих. Тэгээ бие бинийгээ хянах чи идэж гин ууж гин өнтер гэдэг. Тэгээ тэр юмд зарцуулж байгаа цаг хайран байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол бизнес яах ёстой гэхээр асар хурдтай л явах ёстой. Тэгэхээр би бол ерөөсөө хүнтэй хамтрах байсан. Хамтарч бизнес хийх болсон. Ямар яаж хамтрдаг вэ гэхээр зүгээр хоёулаа ажил гүйцэтгэх гэрээ хийчих тий. Чи ашигын төв би ашигын төв хоёулаа тэгэл ингээл хамтарсан гэрээ байгууллаа ингээ өчиг гэдэг тийм зарчимд орсон байхгүй. Тэр шиг байж бол. Жишээлбэл одоо нэг хин нэг хүн энийг ингээд аваад энэ бизнес модельийг аваад хөгжлүүлээ явж болно. Тэр дунд нь би шаардлагатай бүх юм одоо саппорт үзүүлж болно. Одоо жишээлбэл софтвер юу гэдэг тийм. Тэгээд орлогоос нь тодорхой фи мэтэй тийм ингээ явчих болох байхгүй. Яаж игээл хамтарч болно. Гэхдээ нэг дундаа компани авуулаад бие бинийгээ хялах хэрэг байхгүй. Зүгээр сайхан тийм ажил гүйцэтгэх гэрээ явчих гэж байхгүй. Тэгж болно асуудал байхгүй. За надад бас асуулт байна. За одоо тооны зам сангийн одоо гүйцэтгэх захирал хийж байгаа Монгол IT компани захирал хийж байгаа. За нийслэлийн ерөнхий director урлагийн төлөөлөгч хийж байгаа. Маш олон ажил эдийн засагч өөрөө бас зөвлөгөө өгдөг компани бас байгаа. Тэгээд энэ олон ажлыг одоо яаж амжуулаад байна? Аль нэг нь
хэл болчих үедээ энэ цаг завыг яаж зохицуулаад байна. Тэгээд төрийн ажил хийж байгаа хүн бас ингээд сэтгэл зүрхээ бүрэн зориулж чадж гин үү гэх юм асуулт асуумаар. Тэгээд нөгөө түрүүний хэлсэн байхгүй нөхө болоо гэж тийм. Тэг яг уу одоо би хоёр туслахтай. Тэгээд нэгсэн өөрийгөө нэг хоёр хувилсан гэсэн. Тэгжил давж байгаа. Тэрнээс бол одоо барахгүй шүү дээ. Бүх юмд заавал өөрөө байх хэрэгтэй юм зөндөө шүү дээ. Одоо шилбэл иргэдийн урал дээр ирээд өөрөө канав таарна шүү дээ. Хүн явуулж болохгүй гэх зүйлээрээ тийм. Тэгээд тийм юмнуудаа бол өөрөө л явна. Тэгээд аль болохоор хоёр туслахтайгаа хамтраад л энэ ажлуудаа зохицуулаад явдаг гэсэн үг. Тэгэхээр уул нь бол одоогийн яг энэ саяын харуулсан ажлын хэмжээнд бол болоод байгаа юм. Тэгээд яаж ч фуд клуб гэж нэмэгдэхээр л унцж байгаа байхгүй тийм. Тэгэхээр тийхгүй л ах хэрэгтэй шүү. Энийг л мэдээл энэ хязгаараа сайн барих хэрэгтэй л гэж санагдаад байна. За, микрофон асуулт байна. Санаа. Тэгээд нөгөө царгасаа борлуулсан гэдэг тийм шивга хоёроо. Ямар ч байсан алдаг гэхгүй бол фейлсэн. Гого шивгач өөрхөн амтан шалахгүй л дээ. Тийм. Шивгага зарсан. Шивгага өстой амар хурдан зарагдсан. Яг тэгэхээр авчраад нөгөө 800-ээс чинь зүгээр өстой парк гэл дорн өстой 950 ус шиг зарагдсан байхгүй. Тэгээд гэхдээ тэр нэг их мөнгө болоогүй. Царгасаа бол одоо байж байгаа, ургацсан байж байгаа. Тэгээд тэрийг ураагаад зарах боломж бол байгаа. Нээлттэй. Тэгээд яг энэ төрх юм бас сайн мэдхгүй тийм. Тэр нэг баг. Ямар ч байсан шалтгаан өгч. За санаа нэг асуулт асуусан. За яг хөтөлбөртлөөс гадна та бас нэлээд олон салбарт ингэж хөрвж ажиллаж үзсэн юм биш үү те. Тэнгүүд удирдлагуудын зүгээс тогтвортой хүний нөөцийг олж чухалчилдаг. Гэхдээ хувь хүний хувьд ер нь одоо эрсдэл гаргаад нэг ажиллаж байгаа газраас илүү олон салбарт туршилт хийж ажиллаж үзсэн нь илүү хувь хүн хөгждөг юм уу? Эсвэл нэг газартаа тогтвор шууршилтаар ажилласан нь илүү амжилтанд хүрэх юм уу? Та энэ талаар ямар бодолтой байдг вэ? Тий, ер нь бол яг тэ хүмүүс айгүй тийм компаниудыг юу гэдэг буруутгах тийм хүний нөөцтэй анхаарахгүй байна. Би бол ер нь компаниудыг өмөрөх талтай. Ялангуяа эзэдийг өмөрөх талтай. Өөрөө эрсдэл гаргаад бизнесийг явуулж байгаа хүн. Тэ нөгөө хүнээ бас сайхан ажиллах гэж зовоод байгаа шүү дээ. Яг хөө зүгээр хувь хүн талаас нь хувийн карьерийн менежмент талаасаа бол би сүүлийн үед нэг ийм хэлдэг болчиход байгаа яарах хэрэггүй гэдэг. Бид нар аягүй их яарад байдаг болчихсон. Их л яардаг хүмүүс. Ер нь одоо сүүлийн технологи гэдэг юм чи өөрөө бидний амьдралд амар олон салбар дээр нөлөө үзүүлээд бид ер нь одоо юу гэх юм за ятгэлээр яриулж бүтэн лекц болно. Зүгээр аягүй товчхон хэлэх юм бол манус нэг наацхан 150-аас л. Наацхан 150-аас л. Өөрөөр хэлбэл энэ тооцоолох технологи гэдэг юм чинь тун утгагүй. За магадгүй 5-6 жилийн дараа хүний тарихтай яг ижил түвшинд ажиллаж чаддаг болж байгаа. Тэгээ энэс үүдээд ангаахын шилжүүлэх, бусад шилжүүлэхнүүд бол зөв гайхамшигтай үйлчж байгаа. Манус өөхгүй болж байгаа. Ер нь бол өөхгүй болж байгаа. Тэргээд нас ч амар урт болчихж байгаа байхгүй. Тийм өмнө дээр одоо шил би өнөөдөр 40-тэй байхгүй. 40 насыгаа би бол шилжилтийн үед явж байгаа юм байна. Тэ? Нэг дээр үер бол 14-5 тийм үү? Тэ өсвөр насндаа ч юм уу. Яах хэрэг баг. Бидний өмнө бас жилийн 100 жил байгаа. Тэгэхээр тийм агуулгаар өөрийнхөө амьдралыг харах юм бол их өөр болно. Их өөр бол. Яах хэрэггүй. Олон юм туршиж үз, өөрийгөө ол, тий? Хизээ сурахад оройтхгүй. Дайшаа одоо дээд сургууль гэдэг бол утгаалтцсан. Ямар ч хэрэггүй болчихсон. Цагийн гарч болчихсон. Ерөөсөө интернетийн орчинд бол супер контентууд гарцсан. Ямар ч дээд сургуулиас илүү. Маш хямдхан зарлаар яах нь. Өнөөдөр би ямар ч скиллийг олоод авах боломж технологийн ачаар бий болчихсон. Тэгэхээр чи өөрийгөө яг 9 шидэмар туршаад сураад яах нь. Ингээд чаленж хийгээд амьдралаа илүү гоё болох боломж бидэрт үлдчихэд байгаа байхгүй. Тэгээ одоо би бол одоо шил залуучууд хэлээд байгаа. Би ямар мэрэгч эзэмшгүй энэ төр ялгсан. Юундаа зовоод байгаа гэдэг. За баярлалаа.